Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлог хүмүүсийг шалгаруулах Алтан сарны наадам 2015 оноос хойш нийгэмд тустай хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж ирсэн байна. Өнгөрөх Алтан сарны 2017 наадмыг Эрүүл Монгол хүүхдийн төлөө урайндар зохион байгуулж, наадамд оролцогчид нийслэлийн хүүхдийн эмнэлэг болон Аслагдсан аймгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай амжилгээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авахд зориулж хандив цуглуулжээ. Тэгвэл наадамд оролцогчдын хандиваар худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн 5 дүүргийн хүүхдийн эмнэлэгт гардуулан өгсөн бол Аслагдсан аймгийн хүүхдийн эндэгдэл бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс Ховд аймгийн бүсийн онцлог амжилгээний төвийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байдаг 4 нэр төрлийн 8 тоног төхөөрөмжүүдийг Ховд аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгчид хүүхдийн тасгийн хамт олонд гардуулан өгч ирээдүйн хочийн төлөө эрүүлэнхий манаа зогсдог эмч мэргэжилтнүүдтэй цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүслээ. Эрүүл Монгол хүүхдийн төлөө гэсэн хандив аян зохион байгуулж хүүхдийнхаа эрүүлэнхийн төлөө тоног төхөөрөмжүүдийг хүүхдийн эмнэлэг, хүүхдийн тасагт хандивлахаар зорилготой ийм хандив аян өрнүүлсэн. Энэ хандив аян маань амжилтаа өрнөж тодорхой цугласан мөнгөөр нийслэлийн 5 дүүрэгт эмнэлэгт нь тэр дундаа хүүхдийн тасагт нь хүчил төрөгчийн аппарат, утлагын аппарат холбогдох бусад тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн байгаа. За мөн энэ аян Ховд аймгийн баруун бүст үргэлжилж Ховд аймгийн бүсийн онцлог амжилтлагын төвийн хүүхдийн тасагт эдгээр тоног төхөөрөмжүүдийг бас хандивлаж өгч байна. За энд тоног төхөөрөмжүүдийг баруун бүс нутагт Ховд аймаг руу авахулахад мөнгө чаргал захиралтай Хүннээ авиа компани хамт олон маань бас тусалсан. Авахулахад бас бид бүхний шуурхаа түргэн авахулахад дэмжлэг үзүүлсэн талархлаа илэрхийлэх зүйтэй. Ингээд Ховд аймгийн нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооны тэргүүлэгч залуучууд бид бүхэн энэ төхөөрөмжийг гардуулан өгч байгаа сэтгэл өндөр байна. За ингээд хүүхдүүд маань эрүүл энх байж Монголын өрс маш олон болтгоо гэсэн ерөөлийг төвшүүлье. Энэ үеэр нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос хандивлаж байгаа хүчил төрөгчийн аппарат, утлагын аппарат зэрэг хүүхдийн эмчилгээнд шаардлагатай байдаг эдгээр тоног төхөөрөмжүүд нь эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэн тустай ажил болсныг эмч мэргэжилтнүүд онцлож байлаа. Ховд аймгийн нам зээхийн холбооны залуучуудаас манай хүүхдийн тасагт хүүтний улирал эхлээд амьсгалын замын өвчлөлийн хүндрэл бол хатгалгаа өвчин маань нэлээд илүү байр суурийг эзэж хүүхдүүд маань хүнд өвжилж байгаа тохиолдолд эдгээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг бэлгэлж байгаа явдалд маш их баярлж байна. За энэ хүчил төрөгчийн аппарат маань хүүхдэд амьсгалын дутагдaltaа аль ч насны хүүхдэд зориулагдсан хүчил төрөгчийг өөрийнхөө тухайн эмч шаардлагатай хэмжээгээр нөгж болдог хамгийн энгийн арга хүүхдийн амь насанд занлахилж байгаа тэр өвчний хүчил төрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоддог хамгийн хэрэгцээтэй аппарат байгаа юм аа. Мөн үүнээс гадна астмтай хүүхдүүд шуугж байгаа астмтай хүүхдүүдэд утлах хийдэг утлагын аппарат энэ бол заавал хүүхдийг өвдүүлж тарьж уйлуулахгүйгээр шууд эмийнхээ бодисыг хийгээд утлагаа хийждэг ийм аппарат бол баг хүүхэд болгонд хэрэгтэй байдаг. Энэ аппарат бол их олноороо ирсэн байна. Мөн дараагийн дугаарт хүүхдийн нүдний үзлэг хийдэг нүдний аппарат ирсэн байна. За мөн захын тусны хүчил төрөгчийн хангамжийг үзэж байдаг эмчийн аль ч эмчийн карманд явж байх зорилттой пульс метр зэрэг багаж тоног төхөөрөмжийг өгж байгаа явдалд маш их баярлж байна. Манай бүсийн онцлогын эмчилгээний төв маань нийтдээ жилдээ 2100-аас 1700 орчим хүүхд эмчилэгдэг. Эдгээрээс бид нар жилдээ аль болох 0-16 насны бүх хүүхдийг эндэгдэлгүй эцгийнхийг баяр баясгалантай сайн сайхан байлгахын төлөө үргэж ажиллаж байдаг. Манай эндэгдэл бол хүүхдийн эндэгдэл 0-16 насны хүүхдийн эндэгдэл маань жил тутам буурч байгаад бид бүхэн маш их баяртай байдаг. Та бүхнийхээ өгсөн энэ сайхан тоног төхөөрөмжүүдийг бүгдийг байнга ашиглана. Монголын хүүхдүүд маань бүгдээрээ эрүүл сайхан байх болтугай гэр бүл аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ирээё. Тэрээр хүүхдийн улиралд ханиа томооны дэгдэлт ихсэж хүүхдүүд хадгалгаагаар хэвтэн эмчлүүлэх нь эрс нэмэгдэв. Энэ үед ийм төрлийн өвчтөе хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай утлагын болон хүчил төрөгчийн аппарат дутагдaltaй байдаг. Энэ бүгдийг хандивлаж чин сэтгэлийн тусламж үзүүлж өдөр тутам хэрэглэгддэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлаж байгаад баяртай байна хэмээгээд энэ мэт хүүхдийн төлөө хийж буй чин сэтгэлийн хандивыг цаашид үргэлжлүүлэн хийхийг хүсэж байсан юм а.